За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Түүх нийгмийн ухааны өгшин их мэнд байна. За өнөөдөр та бүхэндээ 11-р ангийн нийгэм судлал хичээлийн эдийн засаг бүлэг сэдвийн гадаадын хөрөнгө оруулалт гэдэг сэдвээр хичээлээ бэлтгэхээр хичээлээ цаагаар бэлдсэн байна. Та бүхэн анхаарлаа хандуулно. За бүгдээр хичээлийнхаа эхэнд номон дээр сурах хүчлэр байсан энэ ойлголттой танилцъя. За энэ ойлголтыг эвдэж ингэж өөрөө янзлт юм уу гэснээр маш сайхан тодорхой бэлдсэн байсан учраас яг энэ чигээр нь оруулахаар шийдлээ. За хөдөлмөр экспортлдог орнууд ямар байд юм бэ гэхээр голдуу нэг хүнд ногдох орлогын түвшнөөрөө доогуур эсвэл ажилгүйдлийн түвшин юм өндөртэй орнууд байдаг гэж хэлж болно. Харин капитал экспортлдог орнууд капиталыг импортлдог орнуудад үндэсний үйлдвэрлэлийн хөгжлийн түвшин дороо байгалийн баялаг ихтэй голдуу буураа хөгжилтэй орнууд байдаг. Яг энэ хоёр зүйл цогцсон нэг улс байгаа нь бол манай улс гэж хэлж болно. Хөдөлмөрийн экспортын хувьд бол манай улс Солонгос, Америк, Герман, Швейцар зэрэг улс орнуудад 50,000 орчим монгол иргэн цагаачлан тэнд ажил хөдөлмөр эрхэлж байна. За энэ бол хөдөлмөрөө экспортлсон байна гэсэн үг. Капиталын импортын хувьд бол эдийн засагт оруулж байгаа гадаадын хөрөнгө оруулалтын үндсэн хэлбэр нь бол хамтарсан үйлдвэрүүд барьж байгуулах явдал. За гадаадын хөрөнгө оруулагчид экспортын чадвар хөндөртөө уул уурхай, хурдан өсөлттэй байгаа харилцаа холбооны салбар болон санхүү, зах зээл, худалдаа үйлчлэгээний салбаруудад ерөнхийдөө Монголд хөрөнгө оруулалт хийх илүү сонирхолтой байдаг. Монгол улс 1990 оноос хойш гадаадын 112 орны 13,000 гаруй аж ахуйн нэгж 16 тэрбум ам долларын шууд хөрөнгө оруулалт хийж, үүний 72.5% нь уул уурхай, геологи, газрын төсний салбарт, 17.8% худалдаа нийтийн хоолны салбарт ногдож байгаа. Эдгээр нь дэлхийд ашиг орлогоороо тэргүүлэгч салбарууд байдаг. За Монгол улс дотоодын нефтийн 20%, экспортын 80% уул уурхайн салбараар эзэлж байна. За Монгол улс зөвхөн ашигт малтмал гадаадын хөрөнгө оруулалтаас хэд хамаарсан эдийн засгийн бүтцтэй болж байна гэсэн ийм зүйл бидэнд харагдаж байна. Хөдөлмөр экспортын талаар бас цааш нь жоохон сонирхуулаад хэлэхэд олон улс оронд тухайн улс орны иргэдэд тааламжтай бус санагддаг ажилд гадаадын иргэдийг авч ажиллуулна байдаг. За үүнд бол жишээ нь Герман дахь туркууд, Франц дахь арабууд, Америк дахь мексикчүүд, Солонгос дахь монголчууд гэх мэт ийм хүмүүс бол гадаадд очоод тийм ч гоё биш ажил хийж гин гэсэн үг. За энэ үед хүмүүс хэл, соёл, арьс өмгөний ялгаатай орчинд ажиллана. За зарим үед нутгийн иргэдийн дургуутслыг хүргэдэг гээд хөдөлмөрийн цагаачлалын тодорхой хэмжээний бэрхшээлийг бас тухайн улс орондоо дагуулж ирдэг гэж хэлж болох нэ. За капиталын үйлдвэрлэлийн хамгийн хөдөлгөөнт хүчин зүйл бөгөөд түүнийг экспортлох, импортлоход бол ямар нэгэн бэрхшээл бага байдаг. За үйлдвэрлэлийн хөгжлийн явцад бараг экспортлдог байсан бол эдгээр компаниуд бол капиталын экспорт ерөнхийдөө хүчээ авч эхэлж байна гэж байна. За бараг гадагш гаргаснаар нэг л удаа ашиг олох боломжтой байдаг бол капиталыг гаргаснараа олон дахин ашиг хүртэх боломж өөрөө бүрдэж эхэлдэг. За эхлээд өндөр хөгжилтэй улс орнууд буурай хөгжилтэй улсууд руу капиталыг гаргаж байсан бол капиталын хөдөлгөөн эдүүгээ бүх улс орныг хамрахын хандлагатай болж өөрчлөгдөж байна гэж ойлгож болох нь. За эдгээр ярьсан зүйлүүдээс шууд хөрөнгө оруулалт гэдэг зүйл рүү орж болно. Бүтээгдэхүүн экспортлохын оронд гадаадад үйлдвэрийн газар байгуулах эсвэл худалдаа авч болно. За энийг л ерөнхийдөө бол гадаадын шууд хөрөнгө оруулалтаа гэж нэрлэдэг юм. Гадаадын хөрөнгө оруулалт хэмээх ойлголтын талаар ярихад бол зарим эрдэмтэд шууд хөрөнгө оруулалт богино хугацаанд дотоодын пүүс компаниудын үйл ажиллагаанд зах зээлийн хэмжээг нь багасгасан улмаар бүрэн хүчин чадлаараа ажиллахад нь сөрөг нөлөөлдөг. Зарим урт хугацаанд эерэг нөлөө үзүүлдэг гэж ингэж дүгнж хэлдэг. За хөгжиж буй орнуудын хувьд ерөнхийдөө эерэг хандлагатай зарим судлаачид ямар ч нөлөөгүй гэж судалгаагаар тогтоосон байх нь ч бас байдаг. За гадаадын шууд хөрөнгө оруулалт болон эдийн засгийн өсөлт хоёрын хооронд эерэг хамааралтай гэж үздэг боловч хөгжингүй орнуудын хувьд эерэг хамааралтай. За дотоодын компани гадаадын технологиг эзэмших чадвар сайн буюу технологийн зөрүү бага байх тусмаа эерэг нөлөө илүү байдаг болвол зөрүү хэтэх байх юм бол эерэг нөлөө төдийлөн харагддаггүй гэж ингэж үздэг байна. Шууд хөрөнгө оруулалт нь үйлдвэрлэлийг хянах боломж олгодог хөрөнгө оруулалтын хэлбэр өгөөд тэр нь хувьцаат компани хувьцааны хяналтын багцыг худалдан авах замаар хэрэгжиж эхэлдэг. За хувьцаат компани нийт хувьцааны 10-15%-ийг гартаа оруулсан байхад ерөнхийдөө тухайн компани хянаад түүнд шийдвэрт нөлөөлөлт хийж болно гэдэг ийм хандлага байдаг.
За экспортлагч нь оруулсан капиталаас олох ашгийг хамгийн их болгохыг зорддог бол импортлагч нь авч үлдэх үр ашиг мөн хамгийн их байлгахаар юу нэрмэлцдэг. За түүгээр зогсохгүй капитал экспортлагч талаас эдийн засгийн болон улс төрийн элдв төрлийн дарамт учруулах боломж байдаг учраас түүнд буюу импортлагч талдаа хожих илүү өндөр байдаг гэж ойлгож байна. За гадаадын шууд хөрөнгө оруулалт нь хэд хэдэн давуу талтай. Нэгдүгээр үйлдвэрлэлийн зардлыг хэмнэн. За хоёрдугаарт үйлдвэр байгуулж байгаа орны зах зээлд өөрийн байр суурийг баттгаад зах зээлийг өргөжүүлэх боломж бас байдаг. За гуравдугаарт зарим орнуудад барааны импортод маш хүчтэй тавигддаг нөгөө бидний өмнө ярьсан протекционист бодлогын хязгаарлалтуудыг тойрч гарах тийм боломж олгодог учраас гадаадын шууд хөрөнгө оруулалт нь бас эдгээр давуу талуудыг авчирдаг байна. За дэлхийн банкнаас Япон улсын 173 үйлдвэрлэгч хөрөнгө оруулагчдад хийсэн судалгаагаар тэд хаана гадаадад хөрөнгө оруулалт хийх сонирхол байна вэ? Ямар газар гадаадд шууд хөрөнгө оруулалтыг сонирхол байдаг вэ гэж асуухад зах зээлийн хэмжээ хэр том байхаас хамаардаг. За хоёрдугаарт хөдөлмөрийн хөлс тухайн улсад хэр байна вэ гэдэг нь хамаардаг. За гуравдугаарт тухайн орны гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаарх бодлого нь ямар байгаа юм бэ гэдэг ийм үндсэн 3 хүчин зүйлийг харж үзээд тэр ухаан улсад гадаадд хөрөнгө оруулах уу болох уу гэдгээ шийддэг гэсэн ийм судалгаа гарсан байна. За гадаадын шууд хөрөнгө оруулалт Монголын жишээн дээр бол ерөөсөө хамгийн их байдаг тулгамддаг жишээ бол ерөөсөө л уул уурхайн салбар. Тэгэхээр энэ салбаруудад тавигддаг эерэг үр дагавруудын талаар маш түргэн ярилцъя. За уул уурхайн салбар Монгол улсын дотоодын нэмэгдүүлгийн 20%, экспортын 80% эзэлдэг ийм том салбар. За улсын төсвийн орлогын ихэнх хувийг бол уул уурхайн салбараас ихэдэн бүрдүүлж хэрэгжиж болно. За гадаадын уул уурхайн компаниуд манай улс олон мянган хүн ажил эрхлэгч болж байгаа. За үйлдвэрлэгчид гадны компаниудын ашиглаж буй технологиг хуулах замаар бүтээмжүүдийг өсгөх боломжтой. За өрсөлдөөн бий болж түүнээс үүдэн хөгжих нөхцөл шаардлага үүсэж байдаг. За шинэ арга барилд суралцах, шинэ технологитой танилцах боломж олгодог. Дотоодын компаниуд орлогоо нэмэгдэх, цаашид хөгжих боломж үүсэж болно. За гадны компани шаардлагад нийцсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлага тавигдаж эхэлдэг. За үндэсний үйлдвэрлэлийн орчин үеийн удирдлага, зохион байгуулалтын харгад суралцах гэх мэт ерөнхийдөө маш олон давуу талуудыг бас авчирдаг. За үүний хажуугаар бас мэдээж сөрөг үр дагаврууд байна. За уул уурхайн салбар ашигт малтмал гадаадын хөрөнгө оруулалтаас ерөнхийдөө шууд хамааралтай байгаа биднэрт сөрөг тал болж байна. Уул уурхайгаас хамаарсан эдийн засгийн өсөлт иргэдийн амжиргаанд нөлөөлөх нөлөөлөл бага байна. Байгаль орчин сөргөөр нөлөөлж байна. Мал аж ахуйн салбарын хөгжлийг саатуулж байна. Гадаадын компаниуд дотоодын үйлдвэрлэлд шахалт үзүүлж байна. Цалин бага байгаа нь ажиллах хүчний үйлчилгээний шинжтэй байгаа. За урт хугацаанд байгалийн баялагийг үр ашигтай ашиглах боломж үгүй хийж байгаа. Зөвхөн гадаадд гарах зорилгоор тэдэнд зориулж үйлдвэрлэдэг дотоодын хэрэглэгчдийг ер нь хохироож байна. Гадаадын компанид орон нутгаас авах боломжтой түүхийдийг гадаадаас оруулж ирж байгаа нь хор хөнөөлтөй гэх мэтчлэнгээр бас эерэг талууд байгаа бол сөрөг талууд бас түүнээс тутгааргүй их байгаа нь бол эндээс харагдаж байна. За гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахын тулд зарим улс орнууд бас янз бүрийн арга хэрэгэлдэг. За түүний нэг нь бол гадаадын үйлдвэрлэлийг байршуулахын тулд зориуд ийм эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулж өгөөд тэндээ байгаа үйлдвэрийн газруудад гадаад худалдааны хязгаарлалтуудыг хэрэгэлдэггүйгээр ингэ явуулах юм жишээтэй. Энэ бол хамгийн маш их туршигдсан сайн аргуудын нэг гэж хэлж болно. За шууд хөрөнгө оруулалттай холбоотой нэг үзүүлэлт байдаг нь ашигт ажиллагааны түвшин. За түүнийг тодорхойлохдоо үйлдвэрлэлээс олох ашигын хэмжээг үйлдвэрлэлийн нийт зардалд харьцуулж хуваар илэрхийлнэ. За энэ үзүүлэлт нь тухайн үйлдвэрлэгч хэдэн төгрөгийн зардал гаргаж хэдэн төгрөгийн ашиг олж вэ гэдгийг ерөнхийдөө илэрхийлнэ. За жишээлх юм бол ашигт ажиллагааны түвшин 20% тэнцүү байх юм бол үйлдвэрлэгч 100 төгрөгийн зардал гаргаад 20% ашиг олсон гэдэг ийм ойлголт байдаг байна. За дараагийн нэг заавал мэдчих ёстой ойлголт бол портфөлийн хөрөнгө оруулалт. Портфөлийн хөрөнгө оруулалт нь урт хугацаанд илүү найдвартай байж чадах хөрөнгө оруулалт өгөөд шууд хөрөнгө оруулалттай харьцуулахад хүрэх чадвар өндөр байдгаараа давуу талтай. Портфөлийн хөрөнгө оруулалт нь гадаадын компаниг хянах зорилгоор ус харин үнэт цааснаас ногдол ашиг болон үнэт цаасны ханшийн
орлого олохыг илүү чухал үздэг. Портфолийн хөрөнгө оруулалт нь компаниуд болон тухайн улсын хувьд дэлхийн нийт хөрөнгийг одоо ашиглах боломж олгодог учраас капитал импортлж байгаа орондоо маш их ашигтай байдаг. За үнэт цаас худалдан авч тодорхой нэгэн компани үнэт цаасны 10-аас дээш хувийг нь бол бас эзэмшиж болдоггүй гэсэн зохицуулалт бас байдаг байна. Тэгэхээр портфолийн хөрөнгө оруулалт бол ерөнхийдөө дандаа үнэт цаасаар буюу хувьцаа бондоор дамжиж ирждэг гэсэн үг. За сүүлийн үед манай улсын уул уурхайн томоохон компаниуд гадаадын портфолийн хөрөнгө оруулалтыг татах зорилгоор гадаад улс орнуудад хувьцаагаа зарах ийм тохиолдол бол маш их ажиглагдах болсон. 1997 оны байдлаар гадаадын хөрөнгө оруулагчид засгийн газрын богино хугацааны бондын 5/1-ийг ноогдож байсан гэсэн мэдээ байна. За төрийн үнэ цаас бол өөрөө найдвартай, хангалттай өндөр орлого олдог гэдгээр нь гадаадын портфолийн хөрөнгө оруулагчид бол илүүтэй их сонирхож байдаг. За шууд хөрөнгө оруулалт болон портфолийн хөрөнгө оруулалт гэдэг ойлголтоос гадна бидний заавал мэдчих ёстой нэг ойлголт бол үндэстэн дамсан корпорац. За энэ хаанаас үүссэн бэ гэхээр гадаадын шууд хөрөнгө оруулалтын дүнд үндэстэн дамсан корпорацууд үүсэж дэлхийн одоо хэмжээнд тархан байршдаг. За анхны ийм корпорацууд нь хөгжиж байгаа орнуудад байрсан Америкийн нэгдсэн улс, Английн компаниуд байсан байдаг. За тэд бусдын үйлдвэрлэлийн дангийг цуглуулад ухсардаг ийм байсан. За жишээлх юм бол Америкийн нэгдсэн улсын Ford Motors компани эд ангийг ухсардаг одоо үйлдвэрээ Өмнөд Африкийн бүгд 8 дахь улс, Филиппин, Хятадын Тайван, холбооны бүгд 8 дахь Герман зэрэг 18 улсад байгуулсан байдаг. За энэ нь бол ингээд үндэстэн дамсан корпорац байгуулагдах анхны эхлэл суурь тавигдчихсэн гэж ойлгож болох юм. За тэгвэл үүнийг товчоор маш тодорхой хэлье гэх юм бол хоёр болон түүнээс дээш улсуудад одоо үйлдвэрлэл эсвэл үйлчилгээ явуулдаг салбартай корпорацийг үндэстэн дамсан корпорац гэж нэрлэнэ хэмээн тодорхойлж болох нь. За үндэстэн дамсан корпорац нь өөрөө ямар давуу талтай вэ гэхээр хөдөлмөрийн хуваарийг одоо зохион байгуулах боломжтой байдгаар илүү давуу талтай байдаг. За жишээлх юм бол компьютер үйлдвэрлэдэг Японы нэгэн компани байлаа гэж бодоход Америкт микросхемийн схемээ одоо хийлгээд алтан утас суулгах ажлыг хөдөлмөрийн зардал багтай Малайз, Сингапур гэх мэт одоо ийм газруудад хийлгчээд за буцаагаад одоо хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг Америк руу эргүүлэн татаад дараагийн боловсруулалтанд оруулдаг гэх мэтчлэнгээр тухайн улсын одоо давуу талуудыг ашиглаад үйлдвэрлэлээ илүү хямдаар явуулах боломжийг ирж хайдаг гэдэг ерөнхий санаа явж гин гэсэн үг. Үндэстэн дамсан корпорацийн талаар ерөнхийдөө дурдах юм бол түүний ач холбогдлыг одоо ярих юм бол дэлхийн аж үйлдвэрийн ерөнхийдөө 50 ба түүнээс дээш хувь нь үндэстэн дамсан корпорацууд ноогдож байна. Олон улсын харилцаа, орон нутгийн эдийн засаг, даяар шалт өөрөө маш их чухал үүрэг гүйцэтгэх болсон. За хэд хэдэн улсуудын төсвийг нийлүүлсэн хэмжээтэй тийм том санхүүгийн асар их чадвартай үндэстэн дамсан корпорацууд одоо хүртэл ингэ бий болсоор байна. За шинжлэх ухааны туршилт, судалгаа, зохион бүтээх үйл ажиллагаанд одоо жинтэй хувь нэмэр оруулдаг. За мөн бүтгэгдсэн одоо нийт патентын 80 орчим хувь нь бол яг энэ чиглэлийн салбар руу одоо санхүүжилтэнд одоо ноогдож байна гэсэн ийм судалгаа ажиглагдсан байна. Тэгэхээр үндэстэн дамсан корпорац бол өөрөө бас дэлхийн одоо эдийн засгийн маш том хүчин зүйлийн нэг байх нэ. За ингээд өнөөдрийнх нь багшийн бэлтгэн хичээлийн хүрээд өндөрлөж байна. Та бүхэн одоо илүү цааш нь дэлгэрүү судлахыг хүсэх юм бол энэ чиглэлийн одоо сурах хүчийг намайг илүү сайн судлах хэрэгтэй байх. Ингээд та бүхэнд амжилт хүсье. Дараагийн хичээлээр дахин уулзлаа. Түр баяртай.